одоо өргөн баригдаж байгаа процессын хуулийг бол бүрэн дэмжиж байгаа маа. Үнэхээр тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан байна. Гэхдээ би хууль зүйн сайдаас нь хоёр юм асуумар санагдаад байгаа. Ийм хэмжээний процессын өөрчлөлт хийх бол засгийн газрын төвшөнд бол ажиллахад арай л жижиг санагдаж байна. Бараг улсын хурлын гишүүд өөрсдийн нөөцөөр бол ийм судалгаануудаа хийгээд ийм процессын өөрчлөлтийг хийчих байх. Би бол засгийн газраас илүү том хүлээлттэй байгаа. Өчигдрийн чуулган дээр бас хэлсэн. Ер нь бол ингээд тогтолцооны авилга гажидсан юм байгаа үед бол биднээс жижиг сажиг косметик засвараар бол амжилтанд ерөөсөө хүрэхгүй. Бараг газар хөдлөлтийн шинжтэй том өөрчлөлтийг хийж ээж дөрвтэй зөв алхмыг хийн. Процессын шинтгэл дээр хизээ ийм бодлогод орж ирэх вэ гэдэг асуулт асуумаар байгаа. Үнэхээр одоо энэ процесс дээр шүүхийн хяналтыг бүрэн дүүрэн тавья гэвэл прокурор дээр байгаа зөвшөөрлийн тогтолцоонуудыг бүгд нь шүүх рүү шилжүүлэх хэрэгцээ байна. Тэгэхгүй бол ялалж байгаа буюу шүүхийн өмнө нэг тал болж байгаа этгээдээсээ зөвшөөрөл хүсэлт яваад идэг өмгөөлөгч гэдэг бол процессын үед бол маш сул дөрөө шүү дээ. Тийм учраас энэ прокурор дээр байгаа зөвшөөрлийг дэлхийн жишгээр, олон улсын жишгээр шүүх рүү шилжүүлэх алхмуудыг хизээ их вэ? Нэг. Хоёрт нь дахиад процесс дээр маш ноцтой нэг гажуудал байна. Хэрвээ өмгөөлөгч прокурор хоёр хоорондоо маргаад процессын алдаа байна, нотлохоор нь хууль бусаар цуглагдж байна, энэ асуудлыг дутуу шалгалаа гэх мэтлэн маргаан явж байгаа бол энэ маргаан шүүх рүү очих ёстой. Шүүх рүү очихын тулд процессын хуулийн дээр шүүхэн урьдчилан хилцүүлэг гэдэг энэ одоо шинэ хилцүүлгийн хэлбэрийг бий болгосон. Одоо энэ хилцүүлгийг амьлуулах хэрэгцээ байна. Тэгэхгүй бол дахиад юу болж яах вэ гэхээр өмгөөлөгч прокурор хоёрын маргаан дээд шатны прокурор руу явдаг бол өөрчлөлт. Угаасаа л социализмын үед прокурорын ерөнхий хяналт гэж нэг том хяналт байсан. Тэгээд шүүх рүү очих ёстой процессын маргаан нь дээд шатны прокурор руу яваад ирэхээр шүүхийн маргаан дотор хажууд нь зэрэгцээд захиргааны маргаан шиг шатлсан удирдлагатай босоо прокурорын систем дотор өмгөөлөгч нар хамаг одоо хүч нөөцөө мэдлэг одоо тэр үйл ажиллагаагаа зардаг болоо хувьчлаа. Энийг хизээ бас одоо таслан зогсоох бай. Энийг таслан зогсоож ижил шүүх хуулийн өмнө эргэтгэж гэж үндсэн хуулийн зарчим өөрөө ажиллаж эхэлнэ. За гуравт нь дахиад одоо энэ процесс дээр одоо нэн чухал нэг зүйл бол энэ нотлох баримт бол нотлохооны онолтой холбоотой том өөрчлөлт хизээ гарах бай. Сая Норгийн мен дээр ч гэсэн гарч эхэлж байна. Юу вэ гэхээр манайх энэ Вишинский аргаас хязгаар салах юм. Хүн нээвэл хэрхэн олдно гэдэг шиг. Нэг жижиг сэжүүрээр эхэлж үлгэж аваад тэгээ ард нь телений эргэж чамаагүй шоронд явуулах гэж оролддог. Энэ нэг процессын мөрдөн шалах үйл ажиллагааны гажиг хизээ засах бай. Шүүхийн зөвшөөрөл гэж одоо эхний зарчим нөгөө улс орнууд чинь шүүхийн зөвшөөрөл чинь хугацаатай, хүрээтэй, чиглэлтэй өгөгдөж байна. Манайх болохоор прокурорын зөвшөөрлөөр юу ч хамаагүй ороод юу ч хамаагүй одоо нээгээд тэг яаж иж байгаад ялалдаг юм тогтцоор орчлоо. Нөгөө газар чинь анх авсан шүүхийн шийдвэр одоо зөвшөөрлөөсөө өөр хэрэгээр оруулж ирэх юм бол наадах чинь шүүхд авахгүй шигээ бүр дүү процессыг маш хатуу зарчмууд ажиллаж байгаа байхгүй юу? Манад бол юу болсон гэхээр ив нэгдлийг буснуулах гэсэн гин мөрөд тоглосон гин ер нь юу мэдэхгүй. Прокуророос юм уу шүүхээс өгж байгаа зөвшөөрөл бүгдийг За алтан гэрэл сайд хариулт өгье. За эрүүгээр гэн шийдвэрлэх процесс хуулийг бол бүхэлд нь зарчмын шинжтэй өөрчлөлтийг ёстой гэдэг байр суурин дээр бол адилхан байр суурьтай байна. Тэгэхдээ өнөөдөр хэлцэж байгаа зүйлүүд бол энэ косметик шинжтэй жижиг өөрчлөлт гэж бид үзэхгүй байгаа. Өнөөдөр амьдрал дээр өмгөөлөл хийгээ явж байгаа өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийн өмгөөлөх гээд хүсэлтийн тавихаар ямар үндслээр хариугаа хэлэхгүй зүгээр таны хүсэлтийг татгалцлаа гэдэг прокурорын хариу аваад явах. Шүүхтэр хүнээ хориулахгүй гэдэг ахад шүүх нь яаж байгааг мэдэхгүй хорчоод тэр үндслээ хэлдэггүй байх. Хүн ямар хэрэг сэжиглэгдэж байгаа мэдэхгүй очиод юмаа үзье гэхээр тэр байцаагч нь хуруу гараараа дард суучаад үзүүлдэггүй байх зэрэг 10 гаруй маш хүндрэлтэй асуудлыг шийдэж байгаа. Өмгөөлөгчийн эрх хэмжээг нэмж байгаа, хүний эрх хчлийг хангаж байгаа бас чухал өөрчлөлтүүд орж байгаа гэж ач холбогдлын хувьд үзэж байгаа.
За бид бол одоо хоёр хуулийн төсөл дээр ихд ажиллаж байна. Нэгдүгээрт нотлохооны хууль бичигээд ажлын хэсгэнд байгуулагдсан. Одоо бид нар нотлох баримтыг яаж цуглуулах юм, бэхжүүлэх юм, яаж үнэлэх юм, ямар зүйлийг нотлох баримт гэж үнэлэх юм. За дээрэс нь хэрэг цугларсан нотлох баримт дээр өмгөөлөгч ямар үүрэгтэй оролцох юм, бусад энэ мөрдөн шалгаж байгаа байгууллагад ямар үүрэгтэй оролцох юм гэдэг энэ асуудлаа ярих болсон. Энэ ганцхан эрүүгийн процессын асуудал ерөөсөө биш. Иргэний процесс дээр ч гэсэн нотлох баримтыг яаж үнэлэх үү гэдэг асуудал байгаа. Иргэний процесс дээр очиод ирэхээр яг үндсэндээ бол гэрчийн мэдүүлгийг бол үнэлдэггүй. Эрүүгийн процесс дээр ороод ирэхээр хэдэн нөхдөө цуглуулж байгаад гэрчүүдийн мэдүүлгээр ингээд яллаад явчихдаг. Уг нь хоёулаа л яг адилхан мэдүүлгийг нотлох баримт нэг процесс дээр үн цэнгүй нөгөө газар хитрхийн үн цэнтэй байх жишээ нь. Тэгээ дээрэс нь бид нар энэ эрүүгийн шийдвэрлэх ажиллагаанд тэр дэвшилт даргуудыг яаж ашиглах ёстой юм, нотлохооны тавигдах наазах стандартыг яаж үүсгэх ёстой юм гэдэг дээр нотлохооны хуулийн ажлын хэсэг байгуулагдаад ажиллаад явж байна. За энэ шүүхийн хяналтын асуудал бол маш чухал асуудал. Бид бол ерөнхийдөө Франц маягийн загварыг бариад энэ хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагааны явцад байгаа зарим төрлийн хүсэлтийг арга хэмжээг шүүх шийдвэрлэдэг, шүүх явдаг энэний төлөө бол бид нар явна. Ингэж процессын хуулийг бол бид нар өөрчилнө. Ингэж прокурорын зарим хяналтын чиг үүргүүдийг процессын хяналтыг шүүх рүү өгөхөөр ямар үр дүн гарна гэж бид нар үзэж байгаа вэ гэхээр прокурорын төвлөрсөн тогтолцоонд өөрчлөлт гарах хэрэгтэй. Одоо өнөөдөр яг сая Тэмүүжин гишүүн хэлсэн үнэн. Энэ зүйл болохгүй байна гэд прокурортой ханддаг, прокурор хариу өгдөг. Тэрэнд нь одоо жишээлбэл дүүрэг дээр ус яригд дүүргийн ерөнхий прокурор дүүргийн ерөнхий прокурор нэг адилхан хариу өгөхөд нь улс руу бичнэ. Ингээд юу нэг хэв загварын хариунууд л юу нэрээд идэв. Тэгээ бид бол одоо нэгдүгээр прокурор хүсэлтээ шийдвэрлэхдээ үндслээ зааж өгөөч. Үндслээ зааж өг. Яагаад хангахгүй гэж байгаа? Яагаад энэ өмгөөлөгчийн хүслийг хангахгүй гэж үндслээ зааж өг гэдэг энэ асуудлыг одоо шийдвэрлэж байгаа. Дараагийн ээлжинд бид нар энэ үндслийг хөндлөнгөөс прокурорын шийдвэр зөв буруу юу гэдэг асуудал дээр хяналт явах шүүх, шууд ангаараа шүүхийн бас процесс ажиллагааг хяналт шийдвэрлэх ажиллагааг хууль тусгах гэсэн зорилттой байна.